Food багийн зүгээс эрхлэн гаргаж буй Eatwave арилжааны аргачлалын 1-р курст тавтан морил. За энэхүү курсээрээ бид эхний курсээрээ маркетинг фрактал ертөнц, Fibonacci, маркетинг оролцогчид, за тэгээ X-Wave аргачлалтай танилцсан. За тэрнээс гадна Elliott-ийн давалгааны онол болон Love Theory-гийн бас товчхон танилцсан. За тэгээ хамгийн гол хэсэг нь болохоор X-Wave аргачлалаар маркетинг бүтцийг ойлгож унших тэр чадвартай суралцах. Эхнээс хуурай тавих нь ахна. За тэгэхээр бидний хувьд бол арилжаа хийх, анализ хийхээ нэг ном уншихтай төсөөлж болно. За анализаа маш сайн хийж чадна гэдэг маань болохоор маш сайн уншлага хийдэг хүнтэй зөөрлөж болно. Маркета унших гэдэг байгаа шүү дээ. Маркета уншиж сурна, зөв уншиж сурна гэдэг нь бол яг нэг хэл сурж байгаатай адилхан гэж та ойлгож болно. Маркетинг уншиж болох маш олон төрлийн аргачлал байгаа. За тэгээд Elliott Wave-ийн аргачлал гэж одоо та бүгд одоо сонсож байгаа. За тэрнээс гадна Support Resistance, Smart Money Concept тэ индикаторууд гээд маш олон төрлийн аргачлал байгаа. Гэхдээ бидний зүгээс бол маркетинг маш сайн одоо алдаа мадаг багтай алдаа мадаггүй байна гэж ер нь бол байхгүй. За алдаа мадаг багтайгаар унших, өөрийнхөө маркетинг анализыг сайжруулах, оролт гаралтаа сайжруулах, өөрийн ур чадварыг нэмэгдүүлэх хамгийн сайн арга нь бол авлагын аргачлал юм байна гэдэг итгэлээр бид та бүдд хичээл орох гэж байгаа. За тэгэхээр та бидний хооронд нэг тохиролцоо байх хэрэгтэй. Тэр нь болохоор та зорилттой нэгэн гэдгээ баталж харуулаарай. За үүний тулд бол та давталга хийх хэрэгтэй. Өдөрт 1 цагийн давталгаа хийж, за хийсэн давталгынхаа дараа мэдээж танд асуулт гарч ирнэ. За тэгээд эргэлдсэн бас ойлголт тааруу зүйлсээ та баттгахын тулд групп дээрээ заавал асуулт асууж явах хэрэгтэй байгаа. За тэгээд хэрвээ хэдийч та одоо бид хоёр байгаа ч гэсэн менторуд байгаа ч гэсэн бас таныг яг ойлгохгүй байгаа зүйлийг өөр хэнийг нь ойлгоцсон, мэдсэн байх юм бол өөр хэнийг нь танд хариулж өгнө. За та ч гэсэн мэдж байгаа зүйлээ бас хүнд хариулж тайлбарлаж өгөхдөө өөрөө ч гэсэн хуваалцж чадтай илүү сайн суралцдаг тий. Тэгэхээр ер нь бол асуулт бүрийн хариуг ангиараа ярилцаж, хэлэлцэж хамтдаа сайжрах болно. За тэгээд бас нэг заавал хэлэх ёстой хэсэг нь танд юу заалгасан чухал биш. Та өөртөө чинь юу үлдэж чинь? Та өөртөө юу үлдээж чинь? За өөрөө юу олж мэдсэн бэ те? Сургалтаас хамгийн чухал хэсгүүд нь хамаарч байгаа. Ер нь бол сургалтаар бол одоо энэ курсээр бол 4 курсын турш бол хамгийн гол зарчмуудыг хамгийн ойлгомжтой байдлаар за хамгийн одоо тий нарийн одоо деталуудыг бол хэлж өгнө. Гэхдээ тэр деталуудыг та татдаг болгож өөрийн нэг хэсэг болгож өөрөмшүүлж авахын тулд заавал давталга хийх хэрэгтэй. За тэгэхээр таныг зорилготой, зориулттай, за тэгээд зоригтой үе барилжаачин болно гэж итгэж байна. За тэгээд шууд хичээлд орцгоё. За фрактал. Фрактал гэж та өмнө сонсч байсан байх. За фрактал аргачлал гэж одоо Монголд бас дэлгэрж ирсэн. За гэхдээ фрактал гэдэг нь яг юу гэсэн үг юм болоо? Хэдүүлээ ийшээ анхаарлаа хандуулцгаая. За олон жижиг бутархай нэгдэж хомрон бүгэлжих үйл явцыг фрактал гэж нэрлэж байгаа. За бас олон жижиг зүйлсээ том зүйлс за мөн нэг бүхлээс олон жижиг болж салаалан задрах үйл явцыг фрактал гэж нэрлэж байгаа. За хамгийн энгийн дэлхийн ертөнцийн байгаа энгийн жишээг хэлэх юм бол мод байна. За мод ингээд нэг өөрийн гэсэн нэг үндсэн одоо их биетэй. За тэр их биеэс олон том мөчрүүд гаргаж байгаа. За тэр мөчрүүдээс олон жижиг мөчрүүд гарч ирж байгаа. За тэр мөчр болгоноос навч ургаж байгаа. За ингээд навчин ч гэсэн өөрөө дотроо ингээд олон бутархай жижиг зааглагдаж задрах үйл явцтай задарч ургадаг тийм ээ. За тэгээд тэр навчийг ингээд хомруулах скофоор харах юм бол тэр нь өөрөө ийм дотроо ч гэсэн ийм судалтай задаргаатай байж байгаа. За ер нь бол ийм олон жижиг бутархай нэгдэж томрон бүхэлжих буюу ийм мод болохыг фрактал гэж хэлж болох нь байна. За бас олон
Ийм нэг том зүйл нь нэг олон жижиг зүйлс рүү хүрхийг одоо баталгаад задаг үйл явцыг бас фрактал гэж хэлж болно байна. За фрактал нь өөрөө маркеттай ямар холбоотой юм бэ гэхээр за маркет өөрөө monthly, weekly, daily 4 цаг, 2 цаг, 1 цаг, 30, 15, 5, 1 минутын чартууд байгаа. За яг эдгээр нь яагаад ингэж гарч ирсэн бэхээр маркет өөрөө яг сая дурдсан шиг тэгж олон задардаг нарийн бүтц байгаа болохоор бид нар бүх цагийн шинжилгээнүүдийг наривчлалтай хийж болно. Толгойн онолын тусламжтайгаар тийм ээ. За тэгэхээр маркет дээр бол ингэж fractal nature байдаг гэдгийг та өөрийнхөө хувьдаа илүү сайн судлах боломжтой. За тэгээд дараагийн хэсэг рүүгээ оръё. За фрактал түүний үүсэл болон түүний жишээд багталтан дурд өгье. За Fibonacci da Pisa гэдэг 1200-аад оны үед байсан математикийн эрдэмтэн байсан. За энэ хүн болохоор өөрийн Fibonacci алтан огтлын хууль гэдэг хуулийг гаргаж ирсэн байгаа. За тэгээд энэ хуулийг та одоо Google-с судлаад үзэх юм бол те бүр маш нарийн мэдлгүүдийг олж авна. За энэ хичээлийнхаа үеэр дурдж нэг сонирхолтой факт нь гэх юм бол Fibonacci-гийн шавь нь өөрөө Leonardo da Vinci гэдэг гайхалтай уран зураач, зураг судлаач, физикч хүн байсан. За тэгээд уран зураг одоо түүний зурсан зургаас хамгийн гайхалтай уран зураг нь бол энэ Fibonacci-гийн яг тэр алтан огтлын хуулийг баримтлан 3 жилийн турш бүр наривчлалтай миллиметр, сантиметр, инчийн одоо хэмжээс болгоныг нь бодог зураг болгоныг нь ингэж наривчлалт зурсан зураг нь өнөөдөр бидний хамгийн одоо алдартайгаар шүтдэг одоо мэддэг зураг байдаг. Хэдий одоо Мона Лизагаас илүү одоо гой зурсан үнэтэй зурагнууд байдаг ч гэсэн бид нар яагаад Мона Лизад илүү татдаг вэ? За энэ нь бол бид нар өөрсдөө байгалийн нэг байгалийн нэг хэсэг болохоор бид нар өөрсдөө яг энэ алтан огтлын хууль руугаа тэмүүлж идэг юм байна. За алтан огтлын ганц илэрхийлэх тоо утга нь болохоор 61.8 гэдэг тоо байгаа. За энэ тоо нь болохоор ер нь бол дундчийг илэрхийлээд байгаа мó гэж одоо бид нэр одоо илэрхийлэхэд бол үгүй байгаад байгаас бид нар ер нь дундаж ихээр нэг 50 гэж ойлгодог. Гэхдээ яг маркет байгаль дэлхийж ер нь хүний мэдгүй маш олон хуулиуд байгаа шүү дээ. Тэндээс ер нь бол 61.8 гэдэг маань өөрөө алтан огтлын яг дундаж тоо болж таарад байгаа. За тэгээд жишээ аваад үзэх юм бол хүний биеийн бүтэц, шинжлэх ухааны ололт амжилтууд, тэгээ барилга, уран барилгууд, за газар зүй, сансар огторгуу гээд маш олон одоо яг үзэгдлүүд дээр те талбаруудад энэ Fibonacci-гийн онол нь бүхнийг одоо ингээд тоо утгаар тайлбарлаж өгдөг юм байгаа. За тэгээд энэ Fibonacci-гийн утгаас гадна энэ fractal nature-ыг Fibonacci бас сайн тайлбарлаж өгдөг ийм учиртай юм байгаа. За тэгэхээр Fibonacci-гийн тухай та одоо судалж мэдээ гэх юм бол те Fibonacci байрлал, Fibonacci газар зүй гэдэг ч юм уу те ингээд Google дээрээс маш олон төрлөөр ингээд хайх юм бол бүр ингээд маш олон одоо мэдээлүүд гарч ирнэ. Газар зүй, алтан огтлол, одоо дэлхийн түүн хаана вэ ч гэдэг юм уу те сансар огторгуу галактикийн түүн хаана вэ гэдгийг Fibonacci-гийн гаргасан онолоор тоо утгаар тайлбарлаж болдог. За тэгээд бас нэг өөр бас ингээд дэлгэрүүлэх юм бол ингээд хүний нүүрний бүтэц хүртэл ингээд тогтлолоор тайлбарлагдаж болж байгаа. За ингээд пирамид ингээд те эртний барилгууд ингээд баригдахдаа бүгд ингээд Fibonacci төрхөөс ч өмнө энэ алтан огтлын хуулийг хүн төрөлхтөн ойлгоцсон. Тэгээ бүтээлүүдэд төрөвж ирсэн байсан байх нэ. За тэгээд цаашаа явхад бол бид нэр Dove theory-ны тухай илүү мэдэж авна. За тэгээд Elliott wave-ийн тухай мэдэж авна. За тэгээд X wave-ийн онолыг илүү сайн ойлгох байх нь. За тэгээд Elliott wave-ийн онолын тухай одоо үздэцгээе. Elliott-ийн давлгааны онолын тухай Google дээр, YouTube дээр за тэгээд маш олон ном дээр одоо дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. За тэгээд Elliott-ийн давлгааны онолын хувьд бол
1938 онд гарсан. За түүнээс өмнө 9 жилийн турш Ральф Нельсон Эллиот гэдэг хүн харандаа болон цаасан дээр одоо маркетинг өдөр тутмын ханшийн хөдөлгөөнийг нь ажиглаж байгаад за тэгээд мэдээллээр нь боловсруулаад чарт зурж байсан. Тэр үед бидний одоо ашиглаж байгаа шиг тийм чарт, компьютер гэж байгаагүй. За тэгвэл тухайн үедээ түүний гаргасан энэ ололт амжилт нь бүр маш бүр гайхалтай ололт амжилт байсан юм байна. За гэхдээ одоо орчин үед бол яг Эллиотийн давалгаа бол ажилдаггүй гэхээр бол яг бүрэн 100% бол ажилдаггүй. Гэхдээ яг Эллиотийн давлгаан дээр суурлаад манай X-Wave ажиллал болсон байгаа. За тэгэхээр Эллиотийн давлгаа, Dove theory, Dove-ийн онол, за тэгээд X-Wave гурвыг хэдүүлээ ерөнхийд нь хамтдаа нь үзэж үзцгээе. За тэгээд чарт руу орцгоё. За миний энд зурсан зүйл болвол Эллиотийн давлгааны онол болон Dove-ийн онолын ерөнхий зураглалыг зурж үзүүлсэн байгаа. За Dove-ийн онол болвол одоо 1900-аад оны үед гарсан маркет хөдөлгөөнөө маркет өөрийнхөө хөдөлгөөнийг үүсгэхдээ гурван үед давалгаанд хөдөлдөг юм байна гэдэг онолыг гаргасан. За Dove өөрөө бол сэтгүүлч хүн байсан. За тэгээд сэтгүүл зүүн одоо санхүүгийн салбарын сэтгүүл зүүд одоо төлөөлж ажил үүргээ гүйцэтгэж байхдаа маркет нэг л зүүд төлөвлөлөөд байна гэдгийг анзаараад маркет нь өөрөө 3 нэг удаа өслөө, нэг унлаа, нэг удаа өслөө. За тэгээд энийг нэг цикл гэж нэрлэж байгаа. За тэгээд нэг цикл явсан бол дахиад нөгөө тийш нь 3 давлгаа явж одоо циклээ засварлана гэж үзсэн байгаа. За тэгээд тэрний дараагаас дахиад 3 давлгаа одоо явж цикл одоо одоо үргэлжлэдэг гэсэн тэр онолыг гаргасан байгаа. Тэгэхээр маркет бол 3 маягаар ингээд хязгааргүй үргэлжилдэгэ гэсэн энэ онолыг бол Dove гаргасан байгаа юм л та. За гэтэл ойролцоогоор 20 жилийн дараагаас Ральф Нельсон Эллиот гэдэг хүн 9 жил судалсныхаа үндсэн дээр тэгээд апарандаа балаар одоо ингээд чартад зурж ажилласны дараагаас Ральф Нельсон Эллиот юу гэж ажилласан бэ гэхээр маркет нь 3-аар биш 5-аар хөдлөөд тэрний дараагаас 3-аар засварлагддаг юм байна гэдэг онолыг гаргасан байна. За тэгээд энэ нь ингээд хязгааргүй үргэлжлэх буюу маркет одоо за энийг ингээд хэдүүлээ сая одоо нэг ингээд нэг цагийн давлгаа гэдээ үзчихэл та 1 hour. Тэгэхэд бол ингээд нэрээ бол ингээд нэг цикл болохын тулд одоо энэ магадгүй ингээд нэг өдрийн чарт байлаа гэж бодъё л да. Бүтэн ингээд нэг өдрийн чарт одоо ингээд энэ чараар тэмдэглэснийг ингээд нэг өдрийн одоо хөдөлгөөн гэж үзэхэд дотроо эн чинь ингээд 4 цаг гэж байгаа те 1 цаг 2 цаг гэдэг ингээд хуваагдахад тэр доторх одоо энэ фрактал гэж хэлүүлээ сая үзсэндээ дотшоо задарч байгаа нөхцлөөрөө бол ингээд байнга 5 давлгаа ингээд өслөө 5 давлгаа өслөө 3 давлгаа засварлагдаад 5 давлгаа өслөө 3 давлгаа засварлагдлаа гэх маягаар зээл нь хөдөлдөг юм байна. За тэгээд ер нь бол ингээд улам томорсоор маркет ингээд өсөд идэх юм байна гэдэг одоо нөхцөлийг бол ингээд гаргаж ирсэн байгаа юм л та. За одоо эндээс ингээд үзэх юм бол ингээд 3 5 те 1 3 1 2 3 4 5 гэх маягаар за тэгээд дараа нь A B C гэх маягаар давтаа гэсэн энэ онолыг гаргаж ирсэн байгаа. За гэтэл яг бодит байдал дээр болвол маркет бол яг ингэж хөдлөөгөө. Тэгээд одоогор яагаад маш олон Эллиотийн давлгааны арилжаачид одоо яг өөрийнхөө аргачлалыг сайн мэдгүй ойлгоогүй за сайжирч чаддаггүй вэ гэхээр яг аль 100-аад 100 орчим жилийн өмнө одоо 80 90 хэдэн жилийн өмнө гаргасан зарчмыг өнөөдрийн маркет дээр одоо онцлуулах таад те шаардаад байдаг болохоор тэдний аргачлал нь ажилтгүй ийм асуудал байдаг. За тэгэхээр X-Wave аргачлалын хувьд болвол заавал одоо Dove-ийн онолоор явна гэсэн зүйл байхгүй. За бас Elliott-ийн аргачлалаар явна гэсэн одоо тий заавал маркет заавал 5 давлгаа байна, 3 давлгаа байна гэсэн ойлголт байхгүй. За
Бидний хувьд бол юу вэ гэхээр X wave аргачлалаар арилжаа хийхдээ яах вэ гэхээр маркет өөрөө яаж ч хөдөлж болно. За тэндээс бидний хамгийн гол анхаарах ёстой зүйл нь юу вэ гэхээр маркет та нэгтээ импульс хөдөлгөөн гаргасан болвол дахиад нэг импульс заавал байх ёстой. За энэ импульсийн хооронд байгаа зүйлийг бид нэр correction буюу засварын хөдөлгөөн гэж нэрлэж байгаа. За тэгээд юу вэ гэхээр бидний хийх ёстой гол ажил нь болохоор энэ correction-ыг ойлгоод энэ correction-ыг одоо тэ урьдчилан уншиж ойлгоод дараачийн wave дээр арилжаанаасаа ашиг хийх боломжийг илэрхийлнэ. Яагаад импульсийг илүү сайн онцолж байгаа вэ гэхээр импульсийн өөрөө яг үндсэн зан характер нь болохоор импульс давлгаа нь өөрөө маш хурдан. За магадгүй нэг цаг импульс явахдаа нэг 100 пип хөдөлчлөө тий. За тэгэхэд correction өөрөө нэг 3-аас 4 цагийн хугацаанд ингэж маш ойлгомжгүй удаж жагаад тий нэг 50 60 пип ч юм уу нэг ингэж засварын хөдөлгөөн хийчээд тий ингээд нэг дээр нь үүсгчээд за тэгээд үргэлжлээд трендээ үргэлжлүүлэхдээ маш хурдан ингээд давлгаалаад явцдаг. Ийм байдаг. За тэгэхээр бидний гол ажил гэх юм бол дахиж хэлэхэд бол бидний гол ажил болохоор тэр импульс давлгаагаа маш сайн тодорхойлох байх нь. За импульсээ маш сайн тодорхойлцсон байхад бол тэрний дараа заавал correction гарч ирнэ. Тэр correction-ыг ойлгоод те яг тэр паттернуудаа ингээд сайн ингээд ойлгоод таниад онцон байхад бол биднэрт энэ дараагийн энэ импульсүүдийг ойлгох эндээсээ ашигаа хийх, орлого гаралтаа сайн хийх тэр бүх боломж нь нэгднэ гэсэн үг юм байна. За тэгэхээр маркет дээр одоо нэг жишээ аваад үзье л да. За энэ алтны чарт байгаа. За хэдүүлээ ингээд сүүлийн нэг 2 орчим жилийн ингээд чартыг хараад үзье. За энэ өсөлтийн трендийг харж байгаа байх. За энэ өсөлтийн тренд дээр бол за эндээс харахад бол ингээд за үндсэн хөдөлгөөн. За тэгээд засварын хөдөлгөөн тий. За ингээд засварын хөдөлгөөнийг та ажиглах юм бол үндсэн хөдөлгөөн нь маш хүчтэй. Энд ингээд маш хүчтэй байгааз. За тэнгууд засварын хөдөлгөөн нь өөрөө ийм жоо удаан ийм ингээд цаг зарсан байдалтай хөдөлж байгаад байжгаад за тэгээд дараачийн импульс гарч ирэхдээ маш хурдтай гарч ирээд за тэгээд дундаа ч гэсэн яг ингээд мэдээж fractal nature гэж ойлгож байгаа тий. Импульсийг заавал засварлах ийм үйл явц хүмүүс жижиг цагууд дээр заавал байх ёстой. За тэгэнгүүт энэ импульсийн дараагаас баг зэрэг засвар орж ирлээ. Дахиад өслөө, баг зэрэг засвар орж ирлээ, дахиад өслөө. За тэрний дараагаас дахиад жоохон томхон шиг ийм засвар орж ирлээ те. Тэгээд дахиад өслөө гэх маягтайгаар давлгаалдаг болно те. За энэ дээр бол энэ жишээн дээр бол хэдүүлээ маш гоё ийм том давлгааны нөхцөлийг бол ингээд харж болж байна те. Харж болж байна. За ингээд харахад бол за энийг бол 1 2 3 4 5 гэж тоолж болж байна. За ингээд 5 давлгаа явсны дараагаас юу орж ирсэн байна? Юу орж ирсэн байна вэ гэхээр нэг A B C гэдэг одоо тий яг ийм давлгааны засварын хөдөлгөөн орж ирж байна те. Яг за хэлбэтийн давлгааны онол төр байгаа шиг 1 2 3 4 5 тий 5 гэдэг энэ төгсөж байгаа. Тэгээд A B C маягтай тий. Тэгээд ABC дуусны дараа за энэ ингээд засвар дуусчлаа те. Энэ үндсэн давлгаад явсан байгаа. За тэгсний дараа correction явсны дараагаас дараачийн импульс давлгаа орж ирж байна те. Импульс. За эндээс ингээд гараад явж байна. За эндээс юм айгу хөгжилтэй болж эхэлнэ. За миний яг сая хэлжсэн шиг. За маркет үнэхээр яг ингээд 5 давлгаанд л явах юм уу эсвэл бол заавал 5 давлгаа гэлэхгүй те 3 болон 1 давлгаа бас байж болдго юм уу те. За тэгээд ингээ харах юм бол маркетыг одоо эндээс нэг харах юм бол маркет 1 2 3 гэх байдлаар импульс давлгаагаа оруулж ирсэн байна. За ингээ харах юм бол бас эндээс харах юм бол ингээд энэ бол ингээд засварын хөдөлгөөн л дөө.
За ингээд засварын хөдөлгөөнийг хийснийхаа дараа импульс ингээд 3 хөдөлгөөнөөр задарч байгаа нэг ийм үндсэн импульс байх нь шүү дээ. За тэнгүүд ингээд давлгааныхаа одоо үндсэн давлгааныхаа дараа буюу импульс давлгааныхаа дараа ингээд 2 гээд засвар хийчлээ. За ингээ 2 гээд засвар гээд хийснийхаа дараагаас юу болсон бэ гэхээр үндсэн хөдөлгөөн гараад тийш явж байгаа тий. За мэдээж үндсэн хөдөлгөөний дараагаас бас ч гэсэн импульс, correction, импульс за дахиад correction тэгээ импульс гэх маягтайгаар цэцэл хөдөлж байгаа тий. За тий. Маркет одоо эндээс ингээ харах юм бол ерөнхийдөө болвол маркет за энэний өмнөх дээр 5 давлгаа байсан байж байна тий. За энэ дээр бол ингээд сая хэдүүлээ үзсэн 1 2 3 давлгаа явж байла. За тэгэхэд бол эндээс ингээд харахад бол бидний хувьд бол маркет бол яг 5 гэхэд айгүй хэцүү, 3 гэхэд хэцүү. Зөвхөн яг ийм ганц яг шулуун явсан юм шиг л ингэж харагдаж байгааз. Яг хоо дундаа мэдээж ийм цэцэрийн хөдөлгөөнтэй цэцэр бол байж болно. Энэ гэхдээ бүр жижиг цагийн нэг цагийн ч юм уу засварын хөдөлгөөн багтай хэдүүлээ одоо daily цаг дээр явж байгаа. За тэгэнгүүт бүр ингээд жижиг цагийн хөдөлгөөнүүд рүү яг задлаад харах юм бол энэ дотроо 3 ч гэж магадгүй 5 ч гэж магадгүй эсвэл яг 1 ч гэж магадгүй. За гэтээ танд хэрвээ ингээд 3 5 1 гэхээр ингээд толгой эргээд иж магадгүй. Яг дундаа бол ингээд цаашаа ингээд хэдүүлээ хичээлээ өргөжлүүлээд үзэхдээ бол хичээлээ яг ингээд нэг одоо энэ цикл нь буюу нэг ингээд давлгаан дотроо 5 хуваагддаг, заавал 5 хуваагддаг, эсвэл 3 хуваагддаг гэх юм бол бид нэр өөрсдөө толгой эргээ авчдаг юм байна. Тэгэхээр одоо орчин үед надын нөхцөл байдал нь болохоор ямар байгаа вэ гэхээр импульс давлгаа нь өөрөө нэгч ингээд ганцхан ингээд шулуунаар ингээд зүгсэн юм шиг юм давлгаач байж болно. За эсвэл бол ингээд 3 давлгаагаар ингэж импульс авсан ч болж болно. Эсвэл бол 5 давлгаагаар ингэж импульс авсан байж болно гэдгийг бид хайдад хэлэх гээд байгаа. 5 давлгаа тий. За окей. За тэгэхээр хамтдаа голдын картан дээр нэг томоос жижигрүүлээд үзье. За ингээд weekly цаг дээр тавьсан байгаа. За weekly дээр ингээд үндсэн хөдөлгөөн буюу импульс гарч ирсэн байна. Тэрний дараагаас маш удаан цаг зарсан correction хөдөлгөөн орж ирж байна те. Correction. За тэрний дараагаас хэдүүлээ юу байдгийг мэдчихэж байгаа. За импульс явсан бол заавал correction байгаа. За тэгээ correction байгаа цагт бол дараа нь заавал импульс гарч ирж байгаа. За тэгээд хэдий энэ их том correction одоо том импульс гарч ирж байгаа ч гэсэн энэ ч гэсэн дотроо олон задарч бас болно те. За ингээ харах юм бол ингээд нэг дэх давлгаа. За ингээд correction 2. За ингээд 3 4 5 гээд маркетны одоо сэтний яг 5 дахь давлгаан дээр хэдүүлээ явж гинэ гэж хэлж болно болохоор байна те. За ингээд жишээгээ та сайн харсан гэж найдаж байна. За ингээд буцаад үзэхэд бол хэдүүлээ бас daily дээр саяны үзсэн жишээгээ бас дахиад үзье те. Сая энд бол ингээд 5 давлгаа байсан. 1 дахь давлгаа, 2 дахь давлгаа, 3 дахь давлгаа, 4 дахь давлгаа, 5 дахь давлгаа гэж үзэж байгаа тий. За тэгээд үндсэн яг ийм нэг циклийг явсны дараагаас бас дахиад одоо тэрний дараагаас дахиад одоо импульс явахын тулд заавал засварын хөдөлгөөн орж ирж байгаа тий. Заавал засварын хөдөлгөөнтэй байж иж үндсэн хөдөлгөөн үргэлжлэнэ гэсэн юм зарчим байгаа. За энийг заавал санаж явах хэрэгтэй. За ингээд 4 цаг руу ороод эхлэхэд бол за бидний харж байгаагаар бол за энд бол ингээд импульс явахдаа 1 2 3 гээд явсан байна те. За тэрний дараагаас бас яг энд нэг ингээд үндсэн яг импульс үүсгэсний дараа дахиад correction орсны дараа дахиад нэг үндсэн хөдөлгөөн орж ирээд явсан байгаа жишээтэй байна. За энэ зарчим зөвхөн яг хөлтийн тренд дээр ч биш, уналтын тренд дээр ч гэсэн ижлэгэн
ажиллана гэдгийг сайн санаарай. За тэгээд үндсэндээ бол аа импульс доошоо орж ирлээ, correction орж ирлээ, импульс явлаа. Correction явлаа, импульс явлаа. За тэгээд дахиад correction явлаа. За correction байгаа л бол ерөөсөө импульс явна л гэсэн үг. За тэгэхээр танд нэг дадлага болгох даалгавар өгье. За тэр нь болохоор та нэг импульсийг олж аваарай. За тэгээд тэрний дараагаас Аа, ямар байдлаар одоо correction явж байна те. Correction болон импульсийн хооронд хугацаа нэр нь хэр өөр өөр байна гэдгийг та сайтар одоо анзаарч өөртөө давтлага болгож яваарай. За хэдүүлээ 1 цагийн чарт дээр бүр ирсэн байна. За тэгээд 1 цагаар ч гэсэн яг одоо weekly дээр, daily дээр болж байгаа тэр хөдөлгөөнүүд яг ижилхэн болж байгаа бах. За ингээд 1 цагийн хөдөлгөөн дээр бол тэ аа яг үндсэн хөдөлгөөн, за засварын хөдөлгөөн, нөгөө үндсэн хөдөлгөөн тэ. За үндсэн хөдөлгөөн одоо яг 1 цагаарч боловч гэсэн энэ дундаа болвол тэ маш олон жижиг өсөлт, impulse correction, impulse correction, impulse correction, impulse correction гэх маягтай олон задарж байгаа нь болохоор бидний түрүүхэн үзсэн энэ fractal nature буюу за олон жижиг зүйлс нэгдэж нэг том бүхлийг бий болгоно гэдэг зарчим дээр сулгуурлаад за олон жижиг цагийн энэ давлгаанууд те олон жижиг цагийн давлгаанууд нийлж одоо 2 цагийн 4 цагийн нэг өдрийн 7 хоногийн энэ давлгаануудыг бий болгож байгаа гэдэг энэ зарчмыг та тэндээс илүү сайн ойлгож авч байгаа ба гэж найдаж байна. За тэгээд хичээлээ дүгнэе. За хичээлээ дүгнэхээс өмнө нэг бас хэлэх ёстой зүйл нь болохоор за маркет үндсэн хөдөлгөөн байгаа болвол заавал засварын хөдөлгөөн орж ирж байгаа тий. За тэгвэл засварын хөдөлгөөн нь өөрийнхөө үндсэн хөдөлгөөнийхөө эффективийн цэгийг эвдэхгүй байх ёстой гэдэг тэр зарчмыг та сайтар санаж аваарай. Хэрвээ эвдсэн байх юм бол дараа нь цаашаа маркет яаж үргэлжлэх тэр одоо тэр патернууд тэр дараачийн хөдөлгөөнүүд яах ёстойг 3 дугаар хичээлээр хэдүүлээ үздэсгэх болно. За тэгээд дүгнэлт хэсэгтээ орцгоё. За тэгээд маркетинг өөрийн одоо 3 давлгаатай байдаг, 1 давлгаатай байдаг, 5 давлгаатай байдаг тэ тэрхүү одоо өслүүдийг дараагийн хичээлүүдээр наривчлсан жишээтэй илүү сайн ойлгомжтой тайлбарлана. За тэгээд дараагийнхаа хичээлүүдээр уулзцаая.